Анхныхаа хуулийг санаачлаад өргөн барьсан байгаа. Эх 7 хонос хилцэгдэх. Энэ хууль нь хот байгуулалтын хуульд өөрчлөлт оруулж байгаа. Энэ бол ерөөсөө зөвхөн Улаанбаатар хот хөдөөг Монгол улс хэрэгтэй хуулиа гэж би бодож байгаа. Яагаад тэгэхээр сургууль цэцэрлэгөө хотгон ороод барихыг хориглож байгаа. Одоо бол нөгөө жишээ нь ингээд King Tower гэдэг манай хаалдрын хотхон байна, Алтай хотхон гэдэг Баянголдрын хотхон байна. Өдөрт 2-3 мянган айлтан мөртлөө огт сургууль болсон сургууль. Тэгээ хүүхдүүд нь хаашаа явах нь ойлгомжгүй байна шүү дээ. Тийм учраас миний санаачилсан хуулинд бол 1000 хүртэлх өрхтөө хотон хороол төлөвлөх юм бол тэнд заавал улсын сургууль барих хэрэгтэй гэж шаардлага тавьж байгаа. Тийм зүйл заалт бүхий хуулийн төслийг оруулж байгаа. Ингэснээр ирээдүйд хин нэгэн хүний гарын үсгээр сургуулгүй цэцэрлэггүй хотон хороол төлөхийг хориглож байгаа. Ингэснээр Улаанбаатарчууд маш том үр дүн гарна. Энэ хуультай одоо бас нийцүүл гэж байгаа. Одоо баригдсан одоо юм гэдэг. Тэгэхээр одоо бас томог өөрчлөлт гарах аваа гэж би бодож байна. Тийм учраас гэрээ ойролцоо сурвал хамгийн чухал байна. Тэр нь чанартай байх ёстой. Тэрийг заавал хуульж өгөхгүй бол сүүлийн 30 жилд явсан Улаанбаатар хотын маань одоо нөгөө хот төлөлт хамгийн том алдааг бол дандаа сургууль цэцэрлэггүй хотон хорооллуудыг төлөвлөсөн байна. Гарч сурсан. Тэр бол үе үеийн Улаанбаатарын ерөнхий архитектуртай холбоотой асуудал. Тэр хүмүүс хийсэн байна шүү дээ. Хамгийн сайн сургууль цэцэрлэг юу вэ гэх юм бол гэрээ ойролцоо сургууль цэцэрлэг байдаг байхгүй. Тийм учраас гэрийн ойролцоо сургууль цэцэрлэгийг бид нар хамгийн түрүүнд хийх ёстой гэж үзэж байна.